2017 оны 12 дугаар сарын 1-ээс 3-ны өдрүүдэд Индонез улсын нийслэл Жакарта хотод ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн зохиогджээ. Тус тэмцээнд өндөр чансаатай 21 орны 130 гаруй тамирчин харааны болон сонсголыг сорьсон ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчтэй ангилалд 3 өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнөсөн байна. Тэгвэл манай улсыг төлөөлж Монголын Оюун ухааны академийн 20 тамирчин багш дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 21 алт, 21 мөнгө, 15 хүрэл медаль буюу тэмцээний нийт 90 медалаас 50 медалийг нь хүртэн багийн дүнгээр 22,531 оноо цуглуулан үнэмлэхүй яалтыг агуулжээ. Дархуул аймгаас тус тэмцээнд 15 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Лавг Дулам оролцож өсвөр наснд түүхэн үйл явдал хурдны хөзөр, хоёртын тоолол болон олон багц хөзөр төрлүүдэд дэлхийн 7 дэд амжилтыг шинжилэн тогтоож нийлбэр дүнгээрээ тэргүүлэн олон улсын их мастрын боллыг хангасан байна. Харин ОИТ сургуулийн 6-гийн А ангийн сурагч Ганжигүүр бага насны ангилалд мөнгө хүрэл медалийг тус хүртжээ. Ой тогтоолт орчуулгын болохоор баруун зуун тархийг хөгжүүлэхээс гадна бүхэл төрлийн мэдээллийг цээжлэх аргад суралцсан. За манай юуны систем болохоор 30 минутанд нөгөө 2-ын тоол олон багцсан 2 төрлөөр би мэдээлэл авсан байгаа. 2-ын тоол төрөл маань болохоор 30 минутанд жийжлээд 1 цаг сандаг. Тэгээд нөгөө нэг одоо тэрний дараагийн төрлийн дараа шууд нийлбэрээр цагсаагаад эхний 3 байрыг өгдөг байгаа. Би 1740 цифр жижлээд 2 төрсөн байгаа. Аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт гаргасан энэхүү хоёр сурагчдыг аймгийн засаг дарга Насан Бат хүлээн авч хүндэтгэл үзүүлэн шинэ жилийн бэлэг мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.